За өнөөдрийн дугаар дээр дотоодын бондын зах зээлийн талаар ярилцлаа. За слайдээр харуулсан байгаа дагуу ерөнхийдөө бол Монголын бондын зах зээл дээр нийт хэдэн компаниуд хэдэн төгрөгийг татан төвлөрүүлсэн. За үүн дотроо аль салбарын ямар компаниуд түлхүү бонд гаргаж байгаа. За үргэлжлүүлээд бондын ямар хугацаатай, за бондын хүүгийн нөхцөл нь аль бонд давамгайлдаг зэрэг ярилцаад байна. За төгсгөл мэдээж бондын хүү болон бодлогын хүүгийн нөлөөллийг ярилцаад за хамгийн чухал нь чухал анализын концепт дагуу яг хөрөнгө оруулалтын практик зөвлөмжийг хүргэх хүрээнд бондын багц дээр хэр бараг яригдаад дгүү нийтлэг 3 техник портфолио зөвлөмжийг танд хүргээд өндөрлөнө. За ерөнхийдөө бол үзэгч та бүхэн хөрөнгө оруулагчид бол дотоодын хөрөнгө оруулагчид сайн мэдж байгаа. Бондын хөрөнгө оруулалтыг бол харьцангуй нэг үе бодоход ойлгодог, түгээмэл хөрөнгө оруулалт хийдэг бас. За мэдээж яагаад гэвэл бонд бол харьцангуй хадгаламжийн бүтээгдэхүүнтэй төсөөтэй буюу бондын хүү өгөөж нь хувьсааддаггүй буюу тогтмол өгөөжтэй нэгдүгээрт. За хоёрдугаарт гэвэл бонд иргэн дуусах огноотой буюу дуусах хугацаанд тодорхой мөн улирал тутам хүүгийн орлого өгдөг гэдгээрээ давуу талтай байгаадгаа. Тэр нэг хувьцаа шиг дээш доош хэлбэлзээд орлого нь нооглоо шиг хэлбэлздэг гэх мэт янз бүр болдоггүй буюу тогтмол өгөөжтэй учраас харьцангуй хүмүүст хөрөнгө оруулахад илүү тохиромжтой байдаг. За нөгөө талаар бол мэдээж хувьцаатай харьцуулахад бол барьцаа батлан даалттай, бонд харьцангуй эсрэг багтай бүтээгдэхүүн гэж явдаг байгаа. За хамгийн ихний слайд дээр ерөөхдөө бол Монголын нийт бондын зах зээл харагдчихна. За яг хуу биржийн бас зах зээл ихснээс хойш сүүлийн хэдийн 5 жилийг яг түүхээр нэгэд хараад үзвэл нийтдээ нэг 162 компани, за давхарлыг найрлагаад 160 орчим компаниуд 6 их 80 төгрөгийг дотоодын бондын зах зээл дээрээс төвлөрүүлсэн байгаа. За хэдүүлээ хэд хэдэн гадаад зах зээлийн дугаар дээр ярьдаг Монгол улсаас олон улсын зах зээл дээр гаргасан евро доллар бондуудыг ярьдаг. Тэр бол эндээс тусдаа буюу өнөөдөр хэдлээ дотоод зах зээлийн ярьж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За баруун талын график дээр бол сүүлийн 5 жилээр бондын татан төвлөрүүлсэн дүнг нь нээлттэй болон хаалттай бонд хоёр төрлөөр хараасан байгаа. За ногоон өнгө дээр бол хаалттай бондууд байгаа. За ерөнхийдөө шууд хэлэхэд Монголын бондын зах зээл нэг хоёр хэсэгт хуваагдчих. За нээлттэй гэвэл яг нэршил дагуу Монголын хөрөнгөний биеч дээр за арилжаалагч байгууллага дээр олон нийтэд нээлттэй бүтлэгдэх бондуудыг хэлдэг. За хаалттай гингүүт нөгөө зах зээл буюу биржийн бас зах зээл дээр тодорхой хэмжээний шаардлага хангалах илүү цөөнхөж эхэлсэн хаалттай зах зээлийг бол хэлдэг байгаа. За мэдээж зарчмын хувьд ижилхэн бондууд. За яг Монголын бондын зах зээлийг юу тодорхойлж байна гэвэл ер нь үнцаас гаргачийн тоо, бондын тоо, татан төвлөрсөн дүн зэрэг нийтлэг үзүүлэлтүүд нар бол ер нь дийлэнх хувь за 70-80 орчим хувийг нь дотоодын бондын хаалттай зах зээл бол тодорхойлж байгаа гэж бол хэлж болно. За ингээд татан төвлөрсөн дүнмж хэсэдлээ харахад бол ер нь сүүлийн за 5 жилийнх нийт 6 их 80 харагдаж байна. За жил болгоны дунджаар нэг 70 орчим хувийг нь хаалттай бондын дүн эзэлж байгаа нь харагдаж байна. За 2024 онд гэхэд нийтдээ нэг 2.6 их 80-ийн төгрөгийг татан төвлөрсөн. За үүнийх нь за үндсэндээ бараг 80 орчим хувь буюу 1.9 их 80-д нь хаалттай бонд байгаа нь энэ дээрээс харагдаж байна. За он гарснаас хойш бол нийт нэг 360 орчим тэрбум татан төлсөн, нээлттэй дээр 10 орчим, хаалттай дээр 350 тэрбум харагдаж. За компани тоог жил болгоно хараад үзвэл он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар нэг 47 компани нээлттэй болон хаалттай байдлаар бонд гаргасан байна. За 2024 онд бол нийт 109 компани гих мэтч. Ингээд хараад бол ер нь татан төвлөрүүлсэн дүн гаргасан үнцаас гаргачийн тоо гих мэтч сүүлийн 5 жилээр бол дотоодын бондын зах зээл бол эрчимтэй өсөж байгаа гэдэг энэ график дээрээс бол харагдаж байна. За эдлээ бондын ер нь нөхцөлийг энэ салбаруудыг нь хараад үзье. За хамгийн их гаргасан 2024 онцлог жил дээр нэтлээ хараад үзвэл доотлын дараагийн слайд дээр гарч байна. 2024 гарсан бондууд гэдэг. За ингээд харуул эхлээд эдлээ хаалттай бондыг нэрээ. Нийт 2024 онд аль салбар давмгаалсан бэ гэдээ харагдаж байна. Биржийн бас буюу OTC гэдгээр та бүхэн сайн мэдж байгаа. За ингээд харуул үндсэндээ санхүүгийн салбар талыг нь эзэлж байна. 46% нь эзэлж байгаа. За санхүүгийн салбар үүндээ ялангуяа банкуд санхүүгийн байгууллагад бол биржийн бас тэр хаалттай бондын зах зээлийг бол давмгаалж байгаа. За үргэлжлүүлээд эрчим хүчний салбар 38%. Тэгэхээр үндсэндээ энэ хоёр салбар маань хаалттай бондын зах зээлийн үндсэндээ 85 орчим хувийг хангаж байгаа нь харагдаж байна. За үргэлжлүүлээд худалдаа үйлчилгээ 5% барилга уулуурхай гэвч байна. За бусад эзэгтэр боловсролын за энтертайнмент гэх мэтийн 2-3 салбарыг л оролцсон байгаа. Тэгэхээр нэг нийтдээ нэг 7-8 салбарын бондууд бол харагдаж байна. Зөвхөнс бол санхүү салбар бол үнэлэхүйц давмгаалж байгаа хэрнээ. За 2024 он гэлтгүй ер нь бол өмнөх жилүүд дийлэх бол ер нь тал ба түүнээс дээш хувийг санхүүгийн салбар за түүн дотор бол банк улсын салбар бол давмгаалж байгаа. За эдгээр үргэлжлүүлээд нээлттэй бондыг 2024 он дээр хараад үзвэл за яхаа өнгөрсөн жил бол та бүхэн мэдж байгаа нийслэл одоо орон нутгийн засаг захиргааны бонд буюу нийслэлээс 500 тэрбум төгрөгийн бондыг өнгөрсөн жил анх удаа олон улсын болон дотоодын зах зээлээр гаргасан. За дотоод дээр бол 500 гаргасан байгаа. 2024 он нээлттэй байдлаар нийт нэг 736 тэрбумыг татсан. Үүний нэг 500 тэрбумыг нийслэлийн бонд бүрдүүлж байгаа. За үлцгийг хараад үзвэл мөн адил санхүү салбар 15%-тэй, за худалдаа үйлчилгээ 10% гэдэг эдгээр салбарууд нь бол харагдаж байна. Улаанбаатар нийслэлийн гаргасан бондын дүн бол нэг 2024 оны үнэтэй 70 орчим өртүүлж байгаа.
За он гарснаар 2025 оны 4 сард бол Монгол Улсын эсийн газраас 50-60 тэрбумын бондын багцыг дотоодын зах зээл дээр сүүлд 2017 онд би андуураг бол гаргасан санаж байна. Тэгэхээр үндсэндээ нэг 6-7-8 жилийн дараа бол дотоод дээр анхудаа дотоодын эсийн газрын бондыг бол гаргаж байгаа. Тэгэхээр ер нь бол аль талтай бондын зах зээл бол хууль эрх зүй системийн хувьд за мөн зах зээл дээр гарч байгаа төрийн байгууллага за эсийн газраас за эсийн газрын батлан даалтай нийслэл мөн одоо төрийн бодлогын компаниуд буюу ипотекийн корпорац, төрийн хөгжлийн баг гэх мэт янз бүрийн компаниуд бол гарч байгаа нь мэдээж бол сайшаалтай зах зээлийн хөрөх чадрыг нэмэгдүүлээд зах зээлийн хүү тэнцвэрийг хангаад явна гэсэн үг. За үргэлжлүүлээ хэдлээ 24 онд гарсан бондуудаа нөхцлөөр нь хараад үзье. За ингээд хараад дийлэх бондууд буюу 24 онд хаалттай дээр 362 бонд гарсан байна. За энэ компани тооноос яагаад гэх вэ гэвэл тухайн бонд маань хөтөлбөр транштай гардаг байгаа. Тэр нэг компани магадгүй 3-4 транштай бондыг бол гаргадаг цуулаад. За ингээд харвал дийлэх хувь нь буюу үндсэндээ нэг муу адил 70 орчим хувийг нь хаалттай дээр 12 сарын хугацаатай буюу 1 жилийн хугацаатай бондууд бол бүрдүүлж байна. За нээлттэй дээр нь хараад үзвэл 9 компани 3 байх хатах. За хүү төлөгдөх давтамжийн хувьд бол бонд маань та бүхэн мэдж байгаа даа. Тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн буюу хүүгээ тогтсон хугацаанд төлөөд явдаг багт. Тэгэхээр нийтлэг кейс нь бол жилд 4 удаа буюу улирал тутам бонд хүүгээ төлдөг байгаа. За ингээд харуулбал мөн адил 80-аас дээш хувийн хаалттай зах зээл дээр хараад 289 төрлийн бонд хүүгээ улирал тутам төлөөд явж исэн байх нэ. За яг хуу нээлттэй бонд дээр ингээд харахад хүү төлөх татамж нь улирал 2хан гэсэн мөтлөө жилд 2 удаа буюу хагас жилээр 7 удаа мөн хүүгийн төвшинг нь 2024 онд хараад үзвэл 15% гэх мэтчлэн энэ яг зөвөр өнгөрсөн жил илүү нэг суурийн нөлөө бол ихтэй. Яг бол за хаан банкны $10 бонд, TML гэх том пластик үйлдвэрийн $10 бонд, за шунхлаа гэх мэтчлэн зээлч зэрэглэлийн хувьд бол үнэмлэхүйц томтой. Тэр нөө энэ дэсэл стандарт арай левел өөр компаниудын бондууд байсан учраас харьцангуй хүү багтай. За энэ дэш Улаанбаатар 10% байсан санаж. Гэмчлэн үүнтэй холбоотойгоор бол нээлттэй бондын дундаж хүүг бол доошо татсан байгаа нь бол харагдаж байна. За зүгээр яг ердийн компаниар нь хараад энэ хугацаанд нь хараад үзвэл нээлттэй бондын дундаж хүүний 2024 онд 17 орчим хувьтай байсан болов уу гэж бодож байна. За одоогор бол мөн адил 17-аас 17.5% дундаж хүүтэй байна. Яг одоогийн нөхцөлд бол. За хаалттай бонд бол 12 сарын хугацаатайг нь хараад үзвэл зах зээлийн дундаж хүн өнгөрсөн оны байдлаар нэг 19.3%-тай байгаад. За мэдээж бол нийт бондуудыг бол зарим нэг суурийн нөлөө тусаа нөхцөлөд бол хасаад тооцоод өсөд 19.3%-т. Мэдээж тухайн үед гарч байгаа бодлогын хүнээс хамаарат хүүний нөхцөл бол харьцангуй хэлбэлзээд явж байгаа. За яг тэр хэдлээ дараагийн слайд дээр бол ярьснаа. За тэгэхээр нэг өнгөрсөн онд гарсан бондуудын нийт нөхцөл бол дараах байдалтайгаар буюу дүгнэж хэлэхэд нийтлэг бондууд бол 1 жилийн хугацаатай хүүгээ улирал тутам төлөөд явдаг. За хаалттай нэг 19 сарны одоогийн байдлаар хаалттай бонд 19.5-тай, өнгөрсөн оны байдлаар 19.3-тай байсан. Нээлттэй нэг 17% хүүтэй гэж дундаж хүүтэй гэж ойлгож болох нэ. За үргэлжлүүлээд бодлогын хүүгийн нөлөө болон бондын за яг Монгол давмгай байдгаар нь хаалттай бондыг төлөх үү ярэ. Дараагийн слайдаар харагч чинь сүүлийн 2 жилийн хугацаанд бодлогын хүүний график хэвтэй шугам дээр харагч байна. За түүнтэй уялдаад мэдээж бондуудын хүү бол хувьснаа. За та бүхэн мэдж байгаа даа ер нь бонд за мөнгөний захын хэрэгсэл хугацаатай хадгаламж банкны зээл гэх мэт иймэрхүү тогтмол өгөөжтэй тогтмол хүүтэй бүтээгдэхүүнүүд тэр чигтээ зах зээлийн суурь хүүтэй ямагт ижил хамааралтай буюу уялдаж явна. За яг тэгвэл бодлогын хүү бол өөрөө Монгол улсад төв банкны үн цаасны хүү буюу Монгол улсын эрсдэлгүй хүү, зах зээлийн суурь хүү гэж болно. Ер нь тэр зах зээлийг тодорхойлдог дундаж алтан стандарт хүүн гэж бол хэлж болно. Тэгэхээр компани ер нь бондын хүү яаж тогтдог юм бэ гэвэл яг мэдээж олон хүчин зүйл байгаа. Нийтлэг 2 зүйл байгаа шүү дээ. Нэгдүгürt бол тэр улс аль ч улс байсан зах зээлийн суурь хүүгээ нэмэ. За Монголын нөхцөлд бол төв бүүцийн хүү буюу за одоо нэг 13% байгаа, 12% байгаа. Бодлогын хүүн дээрээ нэмэх нь үүнийгээ суурь болгоод үүн дээр компани өөрийнх нь зээлжих зэрэглэл буюу компани бизнесийн чадвар санхүүгийн чадвараа бол нэмнэг байгаа. Тэгэхээр компани эрсдэлтэй санхүүгийн чадвар муутай багцмаа олон нийт хөрөнгө оруулахгүй. За ийм учраас бондын хүүгээ дээш өрөх байдлаар их усрыг татаж өөртөө мөнгө татдаг гэж бол хэлж болно. За хүн мэдж байгаа шүү дээ. Логик дээр ч гэсэн ер нь бондын за бонд төлтгөө та хүнд мөнгө зээлж байгаа бол ер нь найдваргүй талд бол мэдээж хүү өндөр хүүтэй хийх хүснэ. За яг хугацаанд өгдөг найдвар талд бол мэдээж хүү багтай өгдөг. Тэр нь бол зах зээлийн зарчим баг. Нөгөө талдаа бондын одоо yield curve гэж бондын өгөөжийн мөрөөд байгаа бол ер нь зээлийн бүтээгдэхүүн шиг иймэрхүү хүүтэй бүтээгдэхүүн бол хугацаанд уртсах тусам тухайн жилийн хүүн нэмэгдээд явдаг ийм хамааралтай байдаг байгаа. Тэгэхээр хугацаанд богиносох тусам жилийн хүүн буураад явна. Ихсэх тусам жилийн өгөөж нь
хүүн нь бол ихсээд явдаг байгаа. За тэгэхээр зах зээлийн суурь хүүг бол тогтдог байхад. За энэ бол Америк по аль улсын чен дээр. Америкийн хувьд бол жишээлбэл урт хугацаат бол яг одоо байгаа засгийн газрын аргалж хугацаатай бонд өгөөж Америкийн одоо юу гэдэг нь Орос улсны зээл, моргежийн зээл нь түүнийгээ суйруулгаа явуулдаг. Богино хугацаатай зээл гэвэл Америкийн банк хоорондын захын хүү, софор эсвэл төв банкны хүү одоо 4.5 тав байгаа. Эдгээр хүүнүүд бол суурьхүү болгоод түүн дээр зээлч зэрлээ нэмээд явдаг байгаа. За Apple одоо Microsoft, Boeing гэх мэт томоохон компани бол суурь хүүн дээр маш бага спредийг нэмдэг. Яг бол компани уулсаа зээлч зэрэгэл чадах сайтай учраас. За хэрвээ эрсдэлтэй жижигхэн компани дөнгөж үүсгэн байгуулж байгаа бол тэр хэрээр хүмүүс мөнгө хөрөнгө оруулах учраас нөгөө суурь хүүн дээрээ магадгүй 2, 3%, 4% гэд нэмээд явдаг байгаа. Тэгэхээр энэ бол аль улсын эрэлт нийлтийн зочмоор зах зээлийн логик нь бол ийм байгаа. За тэгэхээр энэ бол дотоодын бондын зах зээл бол нэг иймэрхүү дүр зурагтай. За би хамгийн сүүлд нь одоо гол зүйл рүү хэдүүлээ орцгоё. Бондын за мэдээж маш олон даваа талаатай байдаг. За хүү өгөөж бол та бүхэн сайн учраас хэлээ нушаад яг хөө. Зэрэг хэр баргийн яригдаагүй би та нэг 3 бонд хөрөнгө оруулалтын зөвлөмж стратегийг хүрэхэд за хэрвээ та бонд хөрөнгө оруулж байгаа бол нэгдүгээр хүмүүсийн хамгийн түгээмэл садаг. Бонд гэдэг нь нөө тогтсон хугацаатай тогтмол хүртээг юм гэдэг мөнгө түгшим шиг бологдооддаг. За хэдlээ нэг жишээ авъя л да. За танд яг одоо 100 сая төгрөг байгаа гэж бодоход та эхний ээлжинд өөрөө бонд хөрөнгө оруулалт хийхээс өмнө өөрийнхөө мөнгө урсгал санхүүгийн хугацаагаа бол тодорхойлох хэрэгтэй. За нийтлэг кейс дээргээл за магадгүй үедээ 100 сая 60 саягийн та энэ 1 жилийн хугацаанд ашиглахгүй гэж бодож ивэл 12 сарын хугацаатай та бонд руу хамаагүй одоо оруулах 10 сарын 5% хүүгээд. За үлдсэн одоо 40 саяхаа 30 сая нь магадгүй та 9 сар хичээлийн шинжил эхлэхэд сургалтын төлбөр байдлаар төлнө гэж бодож ивэл манай дээр хоёр дахь зах зээл дээр эсвэл анхдагч дээр наваад бидний зүгээс эргэж худалдаж авах нөхцөлтэйгээр репо гэрээ байгуулах боломжтой буюу үндсэндээ та жилийн хугацаатай бонд авсан ч гэсэн 3 сарын дараа хөрвөх чадраар нь бондоо суллаад мөнгө олгоод гаргадах боломжтой. Жилийн хүүг бол мэдээж авна гэсэн үг. За үлдсэн 10 сая дээр нь юу гэдэг нь за 7 сард хэрвээ хөдөө гадаа аялна, гадаад аялыг хийнэ гэж түүн дээр 10 сая төгрөг төлөвлөж байгаа бол их одоо 2-3 сарын хугацаанд мөнгө бол зүгээр байлгадах шаардлагагүй. Та мөн адил манай дээр хоёр дахь зах зээл дээр таны хүссэн хугацаатай бондууд бол байгаадах. Жилийн 12, 14, 16 гэх тэр хугацаанд 10 сая байшуулаад 2 сараас нэг жилийн магадгүй 15, 16, 14% хүү бах бүрэн боломжтой. Тэгвэл Монголд бол бүгд тогтмол өгөөжтэй тогтмол хүүтэй бондууд байгаа. За хэрвээ та банкн дээр очиод 7 сар хүртэл мөнгөө хадгалъя гэвэл за 1 сарын хугацаатай хадгаламжийг дийлэх банк дээр дөнгөж 9 орчим хөвтөлөх. За бүр хугацаагүй хадгаламжаар нь хадгалаад 20 хоног 1 сараар байшуулъя гэвэл хугацаагүй хадгаламж дөнгөж 6-аас 6.5% хүүтэй л багт. Гэтэл нөгөө талд бол бонд дээр та яж л 12, 14 гээд ер нь бол хадгаламжийн хүнээс бол баг 2 дахин их шахуу хүү бол авах бүрэн боломжтой байх нэ. Тэгэхээр та ерөөсөө түгжин урт хугацаатай мөнгөө суулж чадахгүй гихмчлэн бодлоодоос л цаа завахгүй байж болно. Манай дээр ихэд бол танд өссөн хугацаанд нь хөрөх чадрыг хангах хоног хугацаатай бондууд бол байгаа гэж хэлж болно. За уулаасаа бонд маань өөрөө хөрөнгөний зах зээл дээрх бүтээгдэхүүн учраас зах зээл дээр авч зарж авилжаал иддэг буюу харьцангуй хөрөх чадртай бүтээгдэхүүн гэж бол явдаг багт. За нээлттэй бонд бол бирж дээр самар дээр арилж байгаа. Өдөр тутам явагдана. За хаалттай бонд бол тухайн брокерийн компанид захиалга өгөөд биржийн бас зах зээл дээр авах зарах байдлаар арилж яваад та мөнгөө суллаад бол явдаг байгаа. Одоо хугацаатай хадгаламжийг хугацаас өмнө туслангууд хүүний алдан гээд 70-80% нь алга болдог. Гэх мэт тиймэрхүү тохиолдлууд бол байхгүй. Хамаагүй өндөр үр ашигтай болох нь. За нэгдүгürt бол тийм. Дүгнээд хэлэхэд та өөрийн эхлээд санхүүгийн мөнгө урсгалаа тооцоолоод ашиглан зарцуулалт нь тооцоон мөнгө бондын хугацаагаар нь төрөлжүүлэхийг тань зөвлөж байна. Заавал 100 сарын 1 бонд гэдэгхгүй хугацаанд нь төрөлдсөн 3 бонд гэж хэлнэ, 4 бонд гэж хэлнэ. За хоёрдугаарт гэвэл хүмүүс бонд харьцангуй одоо юу гэдэг 19-20% өндөр өгөөжтэй, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн бас нэг талаараа сайн мэддэг учраас өөрсдийн сайн мэддэг үйлдвэрлэл хөрөнгийн хөрөнгө оруулалтаа бол сайн одоо юу гэдэг альтернатив байдлаар нь харьцуулдаг байгаад. За яг хоёулаа зүр одоо маш энгийн жишээ аваад бол үзье л да. Мэдээж хөрөнгө оруулалт болон өөр гэсэн онцлог сул тал даваа талтай байгаад. За яг үйлдвэрлэлээр бондоос ил үйлдвэрлэх нь ашигтай гэх мэт хүмүүс бол ярьдаг. Зөөрөлөө ердийн жишээ авахад за Монголд хамгийн их түрээсийн орлого өгдөг түрээслэх магадлал өндөртэй гэдгээр нэг за нэг 50 м квадраттай. За бүр нэг хотын төв биш юм ахад хотын төвтэй ойролцоо байрлалаа. Нэг за нэг 200 сая төгрөгийн үнэлгээтэй байр гэж бодъё л. За 200 сая төгрөг байлаа гэж бодъё. За 200 саяар нь та байр авах уу,
бонд авах гэсэн хоёр сонголт гарч байна. Аль нь ашигтай вэ гэж. За тэгэхээр энгийн тооцоол хий. 200 сая дээр та за модны хоёр ч юм уу аль нэг газар байр авлаа офицерт ч юм уу. За түүнээс та нэгдүгээрт байрны үн яг мэдээж дүүрэг болгоно жил бүр зах зээл эдийн засгийн орчноос хамаад байрны үний өсөлт бол янз бүр байдаг байгаа. За яг Монгол шиг хөгжиж байгаа газар бол харьцангуй байрны үн бол өсөд явдаг байгаа. Төвийн дүүрэгд бол зөвхөн хамгийн өөдрөгөр хараад би таны 200 сая авсан байрны үнийг нэг жилийн хугацаанд бүр 10% өснө гэж тооцоолъё. Бүр дунджаас илүү өсөв гэж. 10% өсгöd за нэгдүгээрт та байр авсан бол хоёр төрлийн ашиг хүртэнэ. 200 саяын байр маань 10% өсөд 220 саяын үнэлгээтэй болно жилийн дараа. Нөгөө талд хоёрт хамгийн гол орлого нь буюу түрээсээ орлого гэж байгаа. За нэг тэрэвийн байралтай 200 саяын байрыг нэг та сарын 1.5 саяар түрээснэ гэж ингэ бодъё л т. Тэр нэг 12 төржүүлэхээр нэг 18 сая буюу өссөн 10% 20 сая дээр 18 сая нэмэхээр 38 сая буюу та тухайн үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтаас нийтдээ нэг ихээр тооцоолоод өөдрөгөр тооцоолоод 238 сая болж байна. За нөгөө талдаа бол бонд дээр яг одоогийн дундаж хүү 19 сарын 5 20% дээр авахуд бол 200 сая маань шууд 240 сая болно. За яг харьцуулахад бол нэг ялгаагүй бонд нь баг зэрэг илүү санагдаж магадгүй. Гэхдээ хамгийн том давуу тал нь бондын хөрөнгө оруулалтаа нэг үнцаасны даасныг л найдвартай 1-2 бонд аваад харьцангуй эрсдэл багтай учраас түүнийг унтуулчихна. Араас нь ямар ч хөөцөлдөх шаардлагагүй. За үйл хөдлөх бол өөр буюу танаас маш их ажиллагаа шаардна. Нэгдүгээр та тэр байрыг аван за байраа авсны дараа түрээслэгч болно, түрээсийн гэрээ байгуулна, түрээсчтэй эргэл хайдаг, зар тавьдаг. За нөгөө талдаа түрээслэгч нь байранд нь таны асуудал үүсгэдэг, хөрөнгийн чанарыг унгаадаг ч юм уу. За дижитал байрны чи өөрөө үнэлгээ нь янз бүр болдог, ус алдах гэх мэтчлэн маш олон эрсдэл процесс ажлуудыг бол дагуулж яадаг байгаа. Хоёрт байрны нь яг төв байрлалтай. Үнэхээр он залуу гэж байгаа бол өсдөг болохоос ер нь олон жил эдлэгийн хуучраад байвал байрны үн бол угаасаа унаад явах нь бол ойлгомжтой. Гэх мэт нэг иймэрхүү ажиллагаа процессыг дагуулждаг бондтой бол харьцуулахад нэг тийм бондын хөрөнгө оруулалт нь хамаагүй өөр шигтэй ажилбар багтай гэж бол хэлж болно. За 3 дугаарт гэвэл ер нь үнцаас гарагчаас илүүтэйгээр Монголын нөхцөлд бол би та бүхэнд бонд хөрөнгө оруулж байгаа бол тухайн бондын андеррайтер ажилласан буюу үнцаасны компаниг нь илүү түлхүүтэй харахыг зөвлөж байна. Танаас мөнгө зээлж байгаа үнцаас гарагчаас гадна. За яг тэгвэл андеррайтер үйлчлэг бол та бүхэн мэдж байгаа даа. Аливаа нэг компани за их усэр татъя. За банкны зээл гарахгүйгээр бондор их усэр гаргая гэдээ үзвэл үнцаасны компани дээр ирдэг. За үнцаасны компани андеррайтер үйлчлэгээ буюу тэр компани одоо санхүүгийн аудитэд тайлан хуулийн дүгнэлт за хөрөнгийн үнэлгээ гэх мэтлэн материалуудыг аваад түүн дээр хараа тус байдлаар маглан шинжилгээ хийдэг буюу энэ компани нэг тэрбумыг 20% хүүтэйгээр зээлээд төлж чадах уу гэдгийг нь шалгаад бүх процессыг нь мэргэжлийн хороо биржтэн бүртгүүлээд тэр ажлыг нь бүгдийг нь гардаж идэг буюу зах зээл зуучилдаг үйл ажиллагааг нь андеррайтер гэдэг. Тэгэхээр Монголын нөхцөлд яг зөв анзаараадах нь 50 орчим үнцаасны компаниуд байгаад. За яг мэдээж андеррайтер гэдэг утгаараа үнцаасны компани бол мэдээж тэр компанид их усэр босож өгж байгаа зах зээл зуучилж байгаа гэдэг утгаараа бол төлбөр фи бол авч байгаа буюу өөрсдөө ашиг нь болдог. Тэр компани яг үгээр өөрт нь ашигтай учраас магадгүй үгтэй зээлж зэрэг жоохон багтай санхүүн чадах муу үзүүлэлттэй компани дээр өөрсдөө ашигаа бодоод бондуудыг гаргацдаг зах зээл дээр 21-22% хүүтэй. Гэтэл нөгөөд маань хөрөнгө оруулалт өмнөөс нь салаа болгодог. Гэтэл яг бизнесийн үйл ажиллагаа нь үнэхээр 20-21% хүртгийг төлөөд явхад найдвартай хэсэг нь бол эргэлзээтэй байгаад байгаа. Тэгэхээр юу шилэх гэдэг нь гэвэл эхний ээлжинд та томоохон үнцаасны компани дээр тэр компани андеррайтерийн туршлагыг харах хэрэгтэй. Буюу 2-3 жилийн хугацаанд хэр зэрэг олон компани дээр бонд гарч ирсэн, тэр бондууд нь дефолт болж ирсэн үү, хуцарж ирсэн ч юм уу тий. Нөгөө талаа мэргэжлийн ёс зүй туршлагыг нь харах хэрэгтэй болж байгаа. Буюу хэрвээ том компани дээр бол гаргаж байгаа бол тухайн компани нэг талаа ашигтай ажиллагаа өндөртэй, нөгөө талаа нэр хүндийн эрсдлийн асуудлууд байгаа учраас заавал нэг одоо нэг одоо жоохон эрсдэлтэй компани дээр бонд гаргаад өөрсдөө эрсдэлд оруулаад авах бол ямар ч шаардлагагүй. Хангалттай ажиллагаатай нөлөө нэр хүндээ хамгаалж байгаа. Тэгэхээр нэг андеррайтер компани гэдэг бол яалчгүй ийм чухал бол байд юм шүү. За яг мэдээж компани зүгээс бол янз бүрийн зүйл бол хэлэхэд байна. Тэгэхээр та яг хөрөнгө оруулалтын зүгээс хараат байдлаар үнцаас гаргачийг харах нь байна. Андеррайтер үнцаасны компани хоёуланг нь харах нь байна. За ингээд өнөөдрийн дугаар дээр нэг бондын зах зээлийн бол нэг иймэрхүү. Яг үдлээ өмнөх дугаарууд дээр мэдээж евро доллар бонд гэж жил болгон нэг баг удирдлагаа бол нэг бол яриад явдаг. Тэр мэдээж Монголын одоо үнцаасны компанийн гол бүтээгдэхүүн бонд, за Монголын хөрөнгөний зах зээлийг тодорхойлж байгаа гол нэрийн бүтээгдэхүүн учраас мөн адил дотоодын бондын зах зээлийг хэсэдлээ нээлттэй хаалтайгаар салгаад нэг жилд 4 удаа буюу удирдлагаа 1 удаа яриад, за бүр болвол сардаа 1 удаа яриад апдейт аваад явъя гэж бодож байна. За баярлалаа.